Өсвөрийн шатарчдын Аз ТV-ийн аврах шалгаруулах тэмцээн 2016. Ерөнхий зохион байгуулагч Монголын шатрын холбоо. Монгол улсад анх удаа. Тэд бол оюун ухааны хүчээ уралдуулахаар Монгол орныг зөрөн ирж байгаа тамирчид, багш дасгалжуулагчид эцэг эхийн төлөөлөл. Азийн 17 орноос ирэх 400 орчим зочдын цуваа үргэлжилсээр байна. Very nice. Манай сайхан тавтаа мөр. Welcome to Mongolia. Өсвөрийн шатарчдын Аз ТV-ийн аврах шалгаруулах тэмцээн 2016. Монгол улсад анх удаа. Монголын шатрын холбоо хүсэлт гаргаснаар Азийн шатрын холбооны удирдах зөвлөлийн хурлаас өсвөрийн шатарчдын Аз ТV-ийн аврах шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг Монгол улсад анх удаа олгосон юм а. Олон улсын чанартай одоо энэ шатрын тэмцээнүүдийг зохион байгуулах эрхийг бол одоо тухайн орны тамирчдын одоо ур чадвар одоо сүүлийн үед гаргаж байгаа амжилтуудаас одоо дүгнэж үздэг. Мөн одоо манай шатрын холбооны ерөнхийлөгч маань өөрөө Азийн шатрын холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Дэлхийн шатрын холбооны 21 комиссын 1 комиссийн нарийн бичгийн дарга гэдэг ингээд Монгол хүн маань одоо Дэлхийн шатрын холбооны одоо үйл ажиллагаанд оролцож ажиллаж байгаа бас нөлөөлсөн. Мөн сүүлийн үед манай хүүхдүүдийн одоо чадвар шансаа бол одоо дэлхийд нэлээд дээгүүр одоо эхний 5-д орох хэмжээнд одоо байгаа. Мөн өнгөрсөн онд багийн аврах шалгаруулах дэлхийн аврах ийм тэмцээнийг зохион байгуулсан. Зэргийг үнэлээд одоо Аз ТV аврах шалгаруулах тэмцээнийг одоо 3 орноос одоо Иран, одоо Индонезиас одоо манай орныг сонгож одоо энэ тэмцээн хийсэн байгаа. Ийхүү засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 495 дугаар тогтоолоор өсвөрийн шатарчдын Аз ТV-ийн аврах шалгаруулах тэмцээнийг 2016 онд зохион байгуулахаар шийдвэрлэж 4-р сарын 5-наас 15-ны хооронд Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны спорт зааланд амжилттай зохион байгууллаа. За манай соёлын төв ордон энэ одоо Монгол оронд болж байгаа энэ том одоо Аз ТV аврах шалгаруулах тэмцээнд бас нийт ач холбогдол өгч бид нар заал танхимаа засаж шинчилж бас мөн одоо энэ арга хэмжээнд одоо өөрсдийнхөө нийт ажилтнуудыг одоо бас бүрэн бүрэлдэхүүнээр дайрлал бид бүхэн одоо энэ ажилласан. За энэхүү тэмцээнд маань одоо бас Аз ТV одоо 18 улсын нийтдээ 480 гаруй одоо өсвөрийн шатарчид за тэднийг дагалдсан ерөөсөө одоо багш нар эцэг эхчүүд гээд ер нь одоо гадаадын нийс одоо 7-800 хүнд одоо манай ордон дээр 14-5 хоног одоо бас энд манай заал танхимаар өөрчлөж манай ордон дээр одоо бас оюун ухаанаас сорж энэ тэмцээнээс амжилттай оролцсон. Ордон бол өөрөө бас ийм урлаг спортын ийм иж бүрэн цогцлбор байгууламж. За тэр утгаараа одоо манай спорт заал буюу спорт цогцлборт одоо үндсэн тэмцээн явагдсан. За түүний зэрэгцээ одоо бас баг танхим одоо 2 дахин хоёо буюу одоо бидний хийдэг үзэсгэлэнгийн танхимд бас ийм тэмцээний үйл ажиллагаа явагдсан байгаа. За тухайлбал баг танхимд одоо тоглолт хийж байгаа хүүхдүүдийн одоо өргийг шууд дамжуулж эцэг эхчүүдэд болон одоо тэр багш нарт одоо бас харуулсан байгаа. Нөгөө талдаа бол мөн одоо дэлхийн нийтэд одоо онлайнаар бас дамжуулсан байгаа. Төр засгаас 3 яам хамтарсан одоо зохион байгуул хороо байгуулж ажиллаа. Мөн одоо өөрсдийн шатрын холбооны бүтэц зохион байгуулалтын дид хороонуудыг 6 хороо байгуулж ажиллаа. Мөн сайн дурынхныг бас хүсэж одоо хамтарч ажиллаа. Гэсэн үгчнээс одоо 100 гаруй одоо хүмүүсээ удирдлагатайгаар энэ тэмцээнийг бол зохион байгууллаа. Өсвөрийн шатарчдын Аз ТV-ийн аврах шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад нийслэлийн замын цагдаагийн газар, Баянгол дүүргийн хэв журмын хилтэс, барилгын политехникийн коллеж, Рамада зочд буудал, Наран туул зочд буудал, Гранд Хил зочд буудал, Наран булаг зочд буудлын хамт олон хамтран ажилласан юм а. Гадаадын орны зочдыг ая тухтай байлгах тал дээр анхаарч Монгол орныхоо төв соёлын дурсгалт газруудаар аялуулж мөн гар урал болон эсгийн урал ноос эдлэлийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж гаргасан байгаа. Тэмцээний бэлэгдэл болгож унах хийсэн. Зохион байгуулалтын хэсэг дээр манай баг тамирчид бол өөрт ажлаа сайн биелүүлж хариуцлагатайгаар ажиллаж байгаа. Монгол улсад анх удаа.
Өсвөрийн шатарчдын Аз ТV-ийн авраг шалгаруулах тэмцээний үеэр Австрали, Хятад, Энэтхэг, Индонез, Иран, Казахстан, Киргизстан, Малайз, Шинэ Зеланд, Сингапур, Өмнөд Солонгос, Шри-Ланка, Туркменистан, Арабын нэгдсэн Эмират улс, Узбекистан, Вьетнам, Йемений 17 орны тугдалба Монгол орны тэнгэрт мандаж олон орны хүүхэд багчууд нэг дор уулзаж нөхөрлсөн урлаг соёлоос сурталчилсан сайхан өдрүүд болж өндөрлсөн. Багш тасгалжуулагчийн хувьд тамирчтай олон улсын чанартай томоохон тэмцээнүүдэд оролцуулж, дуршлаг хуримтлуулах, чансаагаа тодорхойлох гэх мэт олон зорилго өвөртөлж ирсэн. Зохион байгуулалтанд сэтгэл хангалуун байна. Сайн дурын орчуулагч нар бидэнд тусалж байгаа болохоор асуудал бэрхшээл тулгархгүй амар сайхан байна. Бид Энэтхэг улсаас ирлээ. Миний охин 6 насны англиад оролцож байна. Монгол орн сайхан орн байна. Охины минь хувьд хамгийн анхны гадаадад оролцож байгаа тэмцээнд болж байна. 5 настайдаа Энэтхэг улсынхаа үндэсний аварганд болж исэн тамирчин охин байгаа юм аа. Вьетнам улсаас нийт 42 хүн баг болж ирлээ. 24 тоглогч. Зохион байгуулалт маш сайн болж байна. Таалагдж байна. Зохион байгуулсан бүх хүмүүст баярлалаа. Би Монголд 2 дахь удаага ирж байна. Зохион байгуулалтын хувьд маш өндөр түвшин зохион байгуулагдлаа. Би 20 гаруй жил шатрын спортын багшаар ажиллаж байна. Монгол улс шатрын төрлөөр тийм сайн байгаагүй. Харин сүүлийн 3-4 жил монголчууд маш хүчтэй болж байна. Дэлхийн болон ТV-ийн аваргууд маш олноор төрж байна. Шатрын спорт эрчимдээ хөгжиж байгаа нь харагдаж байна. Монголын шатрын холбоо болон Ираны шатрын холбоо маш сайн хамтын ажиллагаатай гэдгийг юуны түрүүнд хэлмээр байна. Энэ удаагийн тэмцээн маш гайхалтай болж өндөрлөө. Ираны тамирчид стандарт төрөл 4 алт, рапид төрөлд 1 алт авлаа. Цаашид илүү их хамтарч ажиллаж олон улсын тэмцээнүүд идэвхтэй сайн орсон гэж бодож байна. Шатрын төвөнд нэгэнчийн хуудсыг нэгээр бүрэн суглаад байна. Хапясаа мэдэрч байна. Шинжлэхүүнээр дүүн юуха баттан тангаргалыг. Шударгаар үсээс тангаргалыг Монголын шатрын холбоо сүүлийн 8 сарын дотор 2 олон улсын том тэмцээнийг амжилттай зохион байгуулж, Монголын шатрын холбооны нэр хүнд, Монголын шатрчдын цаашдын ирээдүй улам гэрэл гэгээлэг болж байгааг итгэж байна. Би юуны өмнө Монголын шатрын холбоонд одоо талархал илэрхийлэх ёстой. Эрүүл мэндийн спортын яам бол одоо зохих хэмжээний хөрөнгөний дэмжлэг бол одоо үзүүлсэн. За тэр бол одоо өчүүхэн хувь шатрын холбоо бол одоо 400 орчим сая төгрөг одоо гарч яана гэж ингэж байна шүү дээ. Тэгэхээр энэ спортыг хөгжүүлэхийн төлөө энэ спортын одоо алдартнуудыг төрүүлэхийн төлөө ийм үйл ажиллагаа явуулж байгаа Монголын шатрын холбооныханд бол эрүүл мэндийн спортын яамныхаа хамт олонны өмнөөс Монголын нийт одоо тамирчдынхаа өмнөөс бас баяр талархал илэрхийлье гэж ингэж бодож байна. За энэ зохион байгуулсан учраас эх орондоо байгаа учраас хүүхдүүд маань бас том боломж боллоо. Цаг агаарын өөрсдөнд ороогүй, хоол унд нь бас боловцоотой, сэтгэл зүйн бэлтгэлүүд нэлээд сайн хангагдсан байгаа. Тийм учраас гадшаа явж байгаа хүүхдүүдийн сэтгэл зүйдээр анхаарах, эдийн засгийн хувьд нэг эрх оч унаагийн зохицуулаад тэгээд нэг арга цаагаад явах хүч бас бэлтгэлийн сайн хангаж базааж чадах юм бол аль ч одоо наадамд бол Монголын хүүхдүүд далбаагаа мандуулж, төрийн дуулаа эгшиглүүлэх боломж байна гэж байна. Энэ бол одоо манай Монголын шатрын холбооны гадаад харилцаа одоо хэрхэн өргөжж байгааг одоо илэрхийлэх юм. Тэгээд ер нь бол энэ жилийн 10 сард Гүржийн Батумын хотод болох өсвөрийн шатрчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай хүүхдүүдээс олон хүүхэд одоо оролцож одоо дэлхийн аварга болно гэдэгт итгэлтэй байна. За ингээд одоо тэмцээнд манайтай одоо хамтран ажилласан энэ хүү сайхан одоо Монголын үйлдвэрчний хэвлэлийн соёлын төвөрдийнхээ хамт олонд баярлалаа илэрхийлье. Мөн бусад одоо бидэнтэй хамтран ажилласан дэмжсэн төр засгийн болон хувийн хэвшлийн төрийн бус байгууллага хувь хүмүүстээ баярлалаа илэрхийлье. Нийт 10 өдөр үргэлжилсэн тэмцээн нь 6-аас 18 насны ангилалд сонгодог блиц буюу түргэн, рапид буюу түргэвжилсэн гэсэн 3 төрлөөр явагдлаа.
Түргэн тоглолтын Rapid Blitz төрөл нь хамгийн сонирхолтой зөв ёсоор тооцогддог юм. Учир нь энэ төрлийн онцлог нь богино хугацаанд шатрын уран сайхныг мэдрүүлдэг тул шатарчид үзэгчдийн хамгийн дуртай төрөл юм. Хажижвчиснагийн тэргээ мартаад хажиг тэнцсэн. Цом биш. Зүгээр л ийм шагнал авсан. Би одоогоор 6 хожилтой явж байгаа. Тэмцээн маш гоё болж байна. Би 7-5 хожилтой энэ тэмцээнд оролцсондоо их баяртай байна. Би нэгтгэх улсаас ирсэн. Олон улсын тэмцээнд олон удаа оролцож, Гран При шагнал хүртэж байсан. Монголд их гоё байна. Надад танай орон маш их таалагдж байна. 14 наснд тоглож байгаа. Тэгээд 9 тоглосноос 3.5 оноотой анхныхаа удаа тоглож байна Аз аврагт. Би Кыргызстанаас ирсэн. Зохион байгуулалт сайн болж байна. Энэтхэг Монголын тамирчид хамгийн хэцүү өрсөлдөгчд байлаа. Би сансандаа амжилт үзүүлж чадаагүй болохоор сэтгэл минь тийм ч таатай биш байна. Гэвч танай орон мөн зохион байгуулалтанд сэтгэл өндөр байна. Өсвөрийн шатарчдын Аз ТV-ийн аврах шалгаруулах тэмцээн 2016. Түргэн буюу Блиц тоглолтын тэмцээнд 427 шатарчин Швейцар системээр 7 өрөг тоглож 42 багц медалийн төлөө өрсөлдөж 18 орноос 7 орны тамирчид медаль хүртснээс Монголын баг 4 алт, 4 мөнгө, 7 хүрэл нийт 15 медаль. Энэтхэгийн баг 4 алт, 2 мөнгө, 4 хүрэл нийт 10 медаль. Вьетнамын баг 3 алт, 3 мөнгө, 1 хүрэл нийт 7 медаль, Узбекистан 2 алт, 1 мөнгө, нийт 3 медаль, Казахстан 1 алт, 1 мөнгө, нийт 2 медаль, Иран 2 мөнгө медаль, Кыргызстан 1 мөнгө медаль тус хүртсэн юм. Би Кыргызстанаас ирсэн намайг Чингис Асаев гэдэг 16 настай. Монгол надад маш их таалагдж байна. Их сайхан орн байна. Өчтөр Чингис хааны морьтын хөшөөндөр очисон. Их гоё байсан. Олон орон тэмцээнд оролцож байсан. Одоогоор 6 оноо авсан. 3-5 дугаар байранд орох магадaltaй байна. Би Имен усаас ирсэн дасгалжуулагч багш юм аа. Энэ удаа 2 тамирчинтай оролцохоор ирлээ. Тэд одоогоор 4 оноотой байна. Монголчууд их сайхан сэтгэлтэй ард түмэн юм аа. Монголд анх удаа ирээд цас үзсэн. Чингис хааны тухай олон сонирхолтой түүхийг сонсож бахархаж байлаа. Өсвөрийн шатарчдын Аз ТV-ийн аврах шалгаруулах тэмцээн 2016. Монгол улсад анх удаа. Түргөвжилсэн тоглолтын тэмцээнд 438 шатарчин Швейцар системээр 7 өрөг тоглож 42 багц медалийн төлөө өрсөлдөн нийт 18 орноос 6 орны тамирчид медаль хүртсэн байна. Үүнд Монголын баг 9 алт, 5 мөнгө, 7 хүрэл нийт 21 медаль, Вьетнам 2 алт, 1 мөнгө, 4 хүрэл нийт 7 медаль, Энэтхэг 1 алт, 5 мөнгө, 2 хүрэл нийт 8 медаль, Казахстан 1 алт, 1 мөнгө, нийт 2 медаль, Иран 1 алт медаль, Узбекистан 2 мөнгө, 1 хүрэл нийт 3 медалийг тус хүртлээ. Гаднаас ирсэн шатарчдаас Энэтхэг, Иран, Вьетнамын шатарчид маш их хүчтэй өрсөлдөгчд байлаа манай. За манай шатарчид сайн тоглож байна. Ямар ч байсан одоо манай өсвөр наснд тоглож байгаа бүх насны шатарчид ялангуяа одоо 6, 8, 10, 12 насны, 14 насны хүүхдүүд маань маш амжилттай сайн тоглож байгаа гэдгийг эндээс цохон дэмдэглэж хэлхийг хүсэж байна. Монгол хүний генэнд байна. Чадамж, чадахгүй 6 дахь мэдрэхүй гэдэг юм уу? Илүү их сур. Тийм учраас нэг 6-аас 10 нас, 12 наснд бол хүүхдүүд маань нэлээд сайн болцсон байна. Багш нар дасгалжуулагчдын маань чадамж бас тэр төвшөнд их бололцоотой. Мөн одоо манай Монголын шатрын холбоо, Азийн шатрын холбоо, бусад одоо ивент итгэгч байгууллагууд, Монгол улсын засгийн газар бол одоо их анхаарал тавилаа. Тэгээ манай хүүхдүүдийн маань амжилт, ур чадвар үнэхээр жилээс жилд гэж ярьдаг. Бүр өдрөөс өдөр цагаас цагт сараар сард одоо нэмэгдэж байна. Энэ бол энэ олон одоо байгууллагад ажиллаж байгаа клуб, шатрын клубүүд багш дасгалжуулагчдын бас нөр их ажлын үр дүн юм аа гэж би одоо хэлхийг хүсэж байна. Өсвөрийн шатарчдын Аз ТV-ийн аврах шалгаруулах тэмцээн 2016. Монгол улсад анх удаа.
Тэмцээний 6 дахь өдрөө болсон шатрын спортын нэгэн төрөл бодлого бодолтын тэмцээнд Арабын нэгдсэн Эмират, Бүгд найрамдах Хятад ард улс, Казахстан, Киргизстан, Иран, Малайз, Монгол, Узбекистан, Шри-Ланк, энтгийн 10-аас 14 насны 87 бодогчид 6 даалгаврыг 90 минутын хугацаанд уралдан гүйцэтгэж өрсөлдлөө. Энэ тэмцээнд 50-аас дээш хувийн амжилт үзүүлсэн Монгол улсын 10 хүүхэд шинээр бодогчийн чансааны болцлыг хангажээ. Ингээд бодлого бодолтын тэмцээний ялагчаар Узбекистан улсын тамирчин Якубоев Нодербек, 2 дугаар байрыг Энтхэг улсын тамирчин Харшаа Вардан Жиби, 3 дугаар байрыг Монгол улсын тамирчин Чингүнар тус эзэллээ. Өсвөрийн шатарчдын Аз ТV-ийн аврах шалгаруулах тэмцээн 2016. Өсвөрийн шатарчдын Аз ТV-ийн аврах шалгаруулах тэмцээнд анх удаага 6 хүртэлх насны ангиллыг Монголын шатрын холбооны саналаар оруулсан бөгөөд энэ ангиллийн анхны алтан медалийг Мөнх Тэмбэрлийн Пагамдулам, Батбаатарын Чин Эрдэм нар хүртсэн юм а. Охидын ангиллийн мөнгөн медалийг Ганц Улмангийн Энх Уянга, Мөнх Тогтхын Хүслэн Баяр нар, хүүгүүдийн мөнгөн медалийг Киргиз улсын Султай Чингиз, хүрэл медалийг Баатрин Амрот нар тус хүртлээ. За энэ удаагийн Багнуурын төр Монгол клубын тамирч 13 тамирч маань оролцсон. Түүнээс 6 насны охидын ангилалд оролцсон Ганц Улмангийн Уянга стандарт Арапидийн төрөлд алтан медаль, Белизэд мөнгөн медаль хүртсэн. 8 насны хүүгүүдийн ангилалд оролцсон Ариун болдын Очир Эрдэнэ Арапид Белизэд мөнгө хүрэл медаль хүртсэн. Нийт шагналт байранд 9 тамирчин орсон. Сайхан амжилт үзүүллээ. Энэ Азийн аваргын стандартын алтан медаль, нөгөөх нь болохоор Арапидийн алтан медаль, энэ Белизийн нөгөө мөнгөн медаль. Надад өмнө Батал дагаас шатар зааж өгсөн. Зөндөө олон алтан медаль байгаа. Би том болоод дэлхийн аварга болно. Монгол улсад анх удаа 9 өдрийн турш Швейцар системээр 9 өрг тоглож 42 багц медалийн төлөө 470 гаруй орны шатарчид сонгодог төрөлд оюун ухаанаа уралдуулж 4-р сарын 14-ний өдөр өсвөрийн шатарчдын Аз ТV-ийн аврах шалгаруулах тэмцээний шилдэгүүд тодорсон юм а. I'm from Vietnam. I'm silver medalist from Asia Championship 2016. I'm from India and I'm the champion of the Asian Youth Chess Championship. 大家好，我来自中国，我得的是超快棋的第7名。 मेरा नाम मंतिका है और मैं इंडिया से हूँ। मैंने एशियन यूथ चेस चैंपियनशिप में कंचक पदक जीता है। I'm from India and I'm the bronze medalist of the Asian Youth Under 14 Girls Chess Championship. Tôi được huy chương vàng ở giải ASEAN Championship 2016 ở Mông Cổ. Би Монголын тамирчин Жагал сайхны бичиг мөнгөн медаль авсан. මගේ නම නිර්මිකා මෙත්මානි මම ශ්‍රී ලංකාවේ නියෝජනය කරන්න ආවේ ආසියානු යෝන් චෙස් තරගාවලියේ බ්‍රික්ස් අංශයේ මම 8 වෙනි ස්ථානය දිනාගත්තා. Би Монголын тамирчин Улсын Баяр хүрэл медаль авсан. Я Урозаев Арсабек, завоевал золотую медаль до 18 лет, представляла Казахстан. Би Монголын тамирчин намайг Эрдэнэт яаж агадаг. Би Аз ТV-аас стандарт мөнгөн медаль авсан. Би Монголын тамирчин Очиргийн эцэг шижээс байна. Би Азийн аваргаас 2 медаль авсан. Би Монголын тамирчин Мөнх зол энэ жилийн Азийн аваргын миний медаль авсан. Сонгодог төрөлд 18 орны өсвөрийн шатарчдаас 9 орны тамирчид медаль хүртснээс Иран улсын баг тамирчид 4 алтан медаль, Монгол 3 алт, 9 мөнгө, 6 хүрэл нийт 18 медаль, Энтхэг 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл нийт 8 медаль, Узбекистан 2 алт, 1 хүрэл нийт 3 медаль, Вьетнам 2 алт, 1 хүрэл нийт 3 медаль, Киргизстан 1 мөнгө, 1 хүрэл нийт 2 медаль, Казахстан 1 мөнгөн медаль, Солонгос 1 мөнгөн медаль, Хятад 2 хүрэл медалийг тус хүртсэн юм. Би Азийн аваргын
тэмцээнд 18 наснд охидын ангилалтаа 9-6 ах санаатай 2 дугаар ирэн орлоо. Би билет төрөлт нь 7 өрөх тоглоснаас 5 оноотойгоор 3 дугаар байр эзэлсэн. 3 дахь эзэлж хүрэл медаль авсан. Рафи төрөлт нь 7 өрөх тоглоснаас 6 хожиж, 1 хожигдож алтан медаль авсан. Стандарт төрөлт нь 9 өрөх тоглоснаас 7 хожиж, 2 тэнцэж алтан медаль авсан. Би 1-р яринд орсон мөнх цустай тоглоо. Тэгээд мөнх цус жаахан айх маягтай нэг болгоомжлох маягтай нөгөөд исэн. Би тэгээд давшдсан мө гэж бодоод давшиж нүүдийн мө гэж бодсон чинь давшиж нүүж байгаа дөнгөрч байгаа алцчих гэж бодоод тэгээд би тэнцүү гэж суугаад тэнцсэн. Тэгээд сүүлийн өргөө би Узбекистан хүүхдэд тоглоод тэгээд хоцсон. Тэгээд 2 дугаар ширэн дээр сууж байгаа Иран хятад хоёроос мөнгөн медаль юм уу хүрэл медаль авах нь шалтгаалсан баггүй юу? Тэгээд хятад нь хожууд би мөнгөн медаль, тэнцвэл бас адилхан мөнгөн медаль, Иран нь хожууд би хүрэл медаль авах байсан. Тэгээд хятад нь хожсон болохоор би мөнгөн медаль авсан. Азийн урган тэмцээнд орж алтан медаль авсан. Тэргийн нөгөө яг мадлуулах байгаа буруу нүгэд тэмээг нь авч идэгтэй тэгээд тэргээ алдах га тэгээд тэргээ барингуудаа буцаач нүгээ тэгээд хөөч илүү тэгэж хэлсэн. Өсвөрийн шатарчдын Аз ТV-ийн авраг шалгаруулах тэмцээнээс 3 багц нийт 126 медальтнууд төрснөөс Монгол улсын өсвөрийн шатарчид 16 алт, 18 мөнгө, 20 хүрэл нийт 54 медалийг хүртэж багийн амжилтаараа тэргүүлэн манлайлав. Энэтхэг улс 8 алт, 9 мөнгө, 9 хүрэл нийт 26 медалийг хүртэж багийн амжилтаараа 2 дугаар байрыг эзэллээ. 7 алт, 4 мөнгө, 6 хүрэл нийт 17 медалийн эзэд болох Вьетнам улсын баг тамирчид нийлбэр дүнгээр 3 дугаар байрын болцдыг хангасан юм а. Иран 5 алт, 2 мөнгө, 2 хүрэл нийт 9 медаль, Узбекистан 4 алт, 3 мөнгө, 2 хүрэл нийт 9 медаль, Казахстан 2 алт, 3 мөнгө, нийт 5 медаль, Кыргызстан 2 мөнгө, 1 хүрэл нийт 3 медаль, Солонгос 1 мөнгө медаль, Хятад 2 хүрэл медаль тус хүртлээ. Өмнө урд өмнө ажил тэмцээнээс авч байгаагүй хамгийн олон медалийг авлаа. Энэ нь хамгийн мундаг шилдэг шатарчтай болох юм байна гэсэн харангыг дэлхийн шатар сонирхогч бүх хүнд дэлдэж өглөө. Энд харанг дэлдэж өгсөн бүх хүүхдүүдэд багш нартай эцэг эхтэй баярлалаа. Монголын өсвөрийн тамирчид болон шатрыг Аз ТV-д таниуллаа. Монгол орны хүүхдүүд маань ийм өндөр авиастай оюуны чадaltaа гэдгийг харууллаа. Амун цаашдаа дэлхийн авраг шалгаруулах тэмцээнийг Монголоос авах эрхийг нэгдлээ гэж үзэж байгаа. Дэлхийн нийтийн хэмжээнд шилдэг 10 тамирчны рейтингийн дундчаар үзэхэд бол урд өмнө бол 62 дугаар байранд л ордог байсан 170 хэдэн орноос. Одоо бол 58 руу орчиход байгаа. Тэгэхээр энэ шат ахичээн гэсэн үг. Ийхүү Монгол улсад анхудаа зохион байгуулагдсан өсвөрийн шатарчдын Азийн авраг шалгаруулах тэмцээн 10 өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа. Тийм ч учраас тэмцээнийг маш сайн зохион байгуулсан хэмээн үнэлж Азийн шатрын холбооны хүндэт шагналыг Азийн шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Хишам Ал-Такер өөрийн биеэр гардуулахаар холын орноос Монгол орныг зорин ирж хаалтын үйл ажиллагаанд оролцсон хүндэтгэл үзүүлж Монголын шатрын холбоонд шагналыг гардуулсан юм а. Тэд өнөөдөр хүч хөдөлмөр, оюун ухаан, авиас чадвар, тэсвэр төвчээрийнхээ үр шимийг ёслол төгөлдөр хүндэтгэлтэйгээр зарлан тунхаглаж байна. Орон орны тамирчид ялалтаа тэмдэглэн бие биедээ амжилтын халуун баярыг хүргэцгээж байна. Монголын шатрын холбоо Монгол улсын засгийн газрын өмнөөс баярсан татвараа илэрхийлье. Хүрэлцэн ирсэн хүндэт зочид, зохион байгуулагчид, тамирчид, багш дасгалжуулагчид дор бүрнээ тэмцээний талаар үнэлэлт дүгнэлтээ өгч, арга барил, туршлага, сэтгэгдлээ хуваалцсан ирэх олон тэмцээнүүдийн тухай бодож боловсруулж байгаа нь дамжиггүй байна. Өсвөрийн шатарчдын Аз ТV-ийн авраг шалгаруулах тэмцээн 2016 Монгол улсад анх удаа. Энд оролцсон 17 орны шүүгч дасгалжуулагч нар бол Монголын энэхүү тэмцээнийг амжилттай боллоо. Нэр хүндтэй сайн тэмцээнийг сайн зохион байгуулаа гэсэн ийм үнэлэлт өгж байгаад би тэрийн хүний хувьд баяртай байна. Энэ ажлыг зохион байгуулахад Монгол улсын засгийн газар, холбогдох яамдууд,
За тэгээ шатрын холбооны одоо идэвхтэн зүтгэлтнүүд бүх хүний хичээл зүтгэл байлаа. Энэ тэмцээнийг зохион байгуулах тусалсан төр засгийн байгууллагууд, мөн олон нийтийн байгууллагууд, ивент гэсэн хүмүүстэй талархлаа гэж нийт чатарсан хүсэлье. Тэгээд цаашдаа бол бид энэ олон улсын шатрын холбооны шугамар болон Азийн шатрын холбоогоор дамжуулан дэлхийд нэр хүндээ улам бэхжүүлэх, улам нэр хүндтэй тэмцээнийг эх орондоо авах, цаашдаа дэлхийн аврах, мөн олимпик хүртэлх орондоо зохион байгуулах ийм төлөвлөгөө тавин ажиллаж байгаа маа. За энэ одоо Аз ТV саяны өсвөрийн шатрчтай аврах шалралт тэмцээн хийсэн одоо эрчин дээрээ одоо цаашдынхаа одоо залуучуудынхаа одоо багийг одоо сайн дасгалжуулж одоо 9 сард Бакуд одоо нэлээд амжилт гаргана. Тэгэхээр бидний маань одоо энэ Аз ТV болон дэлхийд үзүүлж байгаа амжилт маань энэ жил одоо 90 агсан жил байх болов. Бидний бас зохион байгуулалтаа үйл ажиллагааны үр дүн удахгүй 9 сард гарах болов гэж бодож байна. Монгол улсад анх удаага зохион байгуулагдсан Аз ТV-ийн өсвөрийн аврах шалралт тэмцээн амжилттай маш өндөр зохион байгуулалтын түнд ариун их медалийн ургацтай сайхан болж өнгөрлөө. Энэхүү тэмцээнийг зохион байгуулахад маш олон хөдөлмөр хүний хүч хөдөлмөр орсон, маш олон сайн дурын ажилтан орсон, төрийн байгууллагууд орсон, төрийн цагдаагийн байгууллагууд, за мөн Монгол улсын засгийн газар, төрийн бус байгууллагууд хамтран ажилласан маш том олонний хамтын бүтээлийн дүнд энэ тэмцээн маш өндөр зохион байгуулагдаж амжилттай боллоо. Энэхүү тэмцээнийг зохион байгуулахад оролцсон нийт ажлын 6 дэд хорооныхан, Монголын шатрын холбооныхан, сайн дурынхан хамтран ажилласан Монгол улсын засгийн газар, эрүүл мэндийн спортын яам, боловсролын яам, за Монголын үйл түвшний эвлэлийн соёлын төвийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлээ. Монголын өсвөрийн шатарчид цаашдаа олон тэмцээнд оролцож, олон төв дэлхийн аваргууд төрж, Монголын өсвөрийн шатарчдаас олон их маструуд төрөх болтугай гэж хүсэж ирээё. Айлчлан ирсэн зочид нутгаан зорлоо. Тэд ганцэг дүүрэн олцтой их нутагтаа очноо. Урлаг, спорт, шинжлэх ухааны нэгдэл гих оюуны гайхамшиг болсон шатрын спортын хөгжлийг тодорхойлж, өөрсдийн туршлагыг хуваалцаж, амжилтаа дүгнэн олон найз нөхдөр хүрээгээд хэлж байгаа нь тэдний хувьд ганцэг дүүрэн олдсон билээ. Аян замдаа сайн яваарай. Дараа дахин уулзах учрал өдрийн ерөөлийг өөдөөд нь өргөё.